За өнөөдөр Daily Show-ны маань Healthy Set болон манай ерөнхий спонсор Интермед эмнэлгийн маань дүүс онцлогооны эмчтэй. Дүүс онцлогооны эмч төгөлдөр нэрс байна. Сайн байцгаана уу? Тоолтой болоод лекцээр үзэж байгаа хүмүүстээ сар шиний мэд төвшүүлье. Тэгээд намайг төгөлдөр гэдэг Интермед эмнэлгийн одоо археологийн эмч, дүрс онцлогоо археолог гэж явж байгаа. Археолог. Тий. Вау, та сайхан шинжсэн үү? Цагаасаар үйл явцаас. Оо, сайхан шинэлээ, айл их хэслээ. Айл их хэс яг алтан яг надад зааж өгөхгүй бол. За, энэ баруун гараа тий. За, шаваарч шаваад Сайхан хоёртаас нь амтлаад. ингээд Одоо ингээд тайлбарлаад би одоо сайн мэддэг орс төссөн байхгүй юу? Тайлбарлаад өгчээ. хүрх гэдэг бай тий. Хүрх. За, толгоо гэдэг чинь хавчаар гэдэг гаргаж ирээд энэ доторхын халбаг гэж байгаа. Тэгээд нөгөө нэг ингэж явах хэрэгтэй юм уу те? Тий, хамгийн тань байгаа. Тэгээд ингээд за кай шалж байна. За сурдаа шинэ сурж байна. Энэ ч нэг тийм дархан мархан тий нэг тийм бурхан урдаад ороод ирсэн юм шиг. За яа чи ханаад байна таа сууж. За тэгээ буцаад өгөхдөө ингэж өгөх юм уу? таглаагийн таглахгүй шүү. Таглаа тийм толгойг нь жоох ингээд тоглоог таглахгүй. Энэ одоо бас нөгөө нэг ингэж хүндлэл үзүүлж байгаа тийм. Яанд за шинэ юм сурж бас тий. За энэ бол Healthy Set болон байгаа. Дүүс онцлогоо. За дүүс онцлогоо гэхлээр ерхэд бол маань залуучууд ер нь тэгэхээр Тэгээ дүрс онцлогоо гэдэг та ерөнхийдөө яг ерөнхий мэдээлэл өгөөж юу юм болов гэж. За ер нь нөгөө дүрс онцлогооны эмч гэдэг та намайг түрүүн танилцуулж штэ. Тэгэхээр яг дүрс онцлогоо гэж одоо монголоор болгож байгаа болохоос ер нь бол олон улсын нэрс нь археолог гэж явдаг. Тийм бид нэр зөвхөн бас онцлогоо гэхээс илүү бас эмчилгээ бас хийж гин одоо хавдрын үед одоо чинь хавдрын судсыг одоо боох, хавдрыг түлэх гэдэг ч юм уу. Харвалтын үед бол одоо бүгдэрсэн тагласан судсуудыг нээж онгойлгох гэдэг ч юм уу. Тим явж байгаа. Тэгээд бас яг археолог гэдэг нэр нь бол илүү бас зохимжтой гэж боддог. Тэгээ ерөнхийдөө манайх чинь багжийн шинжилгээний тусламжтайгаа хүнийг одоо онцлолж байгаа, өвчнийг ихт илрүүлж байгаа одоо ийм юутэй. Тэгэхээр нөгөө хүмүүсийн энгийнээр бол нөгөө эрентгийн, эхо, компьютер, одоо MRI гэх тий. Тэгээ ангиограф гэдэг ийм юутэй. Тэгээ манай одоо салбар маань бол одоо Монгол жишээ нь археологийн 700 баг 800-аад эмчнэр байна. Тэгээ мэрэгсэн одоо яг археологийн нийгэмлэг гэдэг нийгэмлэг маань 30 жилийн түүхтэй энэ жил одоо 30 жил болж байна. За манай эмнэлгийн хувьд гэх юм бол манай тасгийн маань бол нийт одоо 17 эмч, 17 сувилагч, одоо техникч, бараг 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээд бид хэдүүл ажиллагаагаа явуулж байгаа. Том яатаа ихэр ахгүй хамтар Жири яаж ч нэг дүүс онцлогоонд орж ирсэн одоо тэн ч юм уу эсвэл имрай ч юм уу үзлэг. Тэгээ ер нь өмнө орж исэн тэгээд тэр одоо үзэн энэ ороход тэрэндээ нөгөө гидс яадаг ч эхо ер нь хүний биг нөгөө нэг одоо аппаратаар ингэж шинжилгээг л онцлогоо гэж зүг ойлгосон үү те. Тэгвэл орж исэн эмэгтэйчүүд орж исэн гидс дандаа ходоод орж исэн. Орж исэн байна. Тэр нь бол одоо онцлогооны одоо аппарат тоног төхөөрөмжүүдийг бол нөгөө анхан шатнаас нь ахуулаад бүр нарийн болтон одоо олон одоо техникийн туршлагатайгаар илрүүлэх боломжтой. Та ер нь өөрийгөө тав танилцуулаач та ингээд энэ мэрэгжил рүү яаж орж ирсэн бэ? Хэдэн жил сурдээ байж юмч гэж амар би манай авга ихч яг надтай адилхан одоо эхоны юмч. Тэгээ аавынхаа хичээгөө дагаж одоо харж одоо явсаар байгаа л тэгэл бас гэр бүлийн бас маркетинг явж штэ. Тэгээ брейн ваш хийгээл одоо навч юмч бол гээл те. Тэгсээр байгаа л ер нь юмч болсон. Тэгээд одоо түрүү хэлсэн нөгөө манай археологийн гэдэг маань би бүр археологийг бас 2 дугаар курст байхдаа сонгоод манай Марс гэдэг оюутны дүрс онцлогооны юм клуб байдаг гэсэн үг. Тэгээ хүүхдүүд тэндээс ингээ анх бас бүр ингэж одоо нарийсч явж байгаа гэсэн үг. Тийм хамт ингээд сурж агаад тэгээ хүн болго ингээ өөрийнхөө мэрэгчлээ ингээ 2 дахь курсаас ингээ нарийж. Тэгээд ер нь бол 6 дугаар курсээ бүгд хүний их юмч мэрэгчлээ төгсөж байгаа. Тэгээд одоо 2 жил дүрс онцлогооны яг буюу одоо яг археологийн мэрэгсэн ийм юу хийгээд тэгээд дотроо дахиад нарийсаад явна. Ангиографаар одоо төрөлцсөн нарийн мэрэгчлэл эзэмсэн мөн бас одоо мэдрэлийн дүрс онцлогооны талаар явсан. Миний хувьд бол одоо яг интермед эмнэлэгтэй одоо мэдрэлийн дүрс онцлогооны чиглэлээр одоо ажилладаг. Нарийн болчихж байгаа шүү дээ. Тэгэл улам нарийсаал
яваад байгаа. Тэгээд угаасаа эмч хүний мэрэгжил ер нь хязгаарч зогсохгүй технологи нь хөгжөөл ер нь ингээд байнга сурдаг. Тэгээ манай бас нөгөө археологийн салбарын хувьд нөгөө технологийн хөгжил ерөөсөө маш хурдан уялдаатай явдаг гэсэн үг тийм. Тэгэл ерөөсөө одоо ялангуяа химэл оюун ухаан гээл ангаахын салбарт бол маш урдтай орж ирж байна. Тэгээд энэ нь бол ялангуяа манай дүр сурталчилгааны салбарт бол маш бүр юм одоо хурдтай орж ирсэн тийм. Тэгэхээр энэгээр нөгөө дамжуулаад бас одоо нөгөө химэл оюун ухааны тусламжтайгаар бид нар чинь хүний одоо оншийг илүү одоо нарийн одоо юм батлах тий. Тэгээ дээрэс нь бидний одоо ажлыг гол нь хөнгөвчлөх тийм зорилгоор бас яаж. Төс онцлогоо хэрэг нь бол эртэлрүүлгийн л тийм юм. Үгүй юу. Яг одоо жишээ нь одоо жишээ нь за яг эртэлрүүлэг гэдэг юм бол одоо чинь манай үдгчид өмнө үтсэн бол манаас өрсөн сэргийдэхгүй эртэлрүүлгийн эмчнэр бас орсон шүү дээ. Тэн дээр бол жишээ нь бид нар бол яаж ийн гэхээр одоо эрентген эхо гэдэг юм уу? Одоо тийм багжуудаар бид нар бол онцлогоонуудыг хийж ийн гэсэн үг байхгүй юу? Анхан шатна гэсэн. Илүү ингээ гүнзгийрүүлэхийн тулд одоо бид нэр тооцогчгүй CT MRI гэдэг ч юм уу. За цөмийн ангаах ухааны бас аргуудыг ч юм уу ингээл маш олон юмнууд л орж ирнэ. Яа, одоо нөгөө нэг одоо хүмүүсийн нөгөө нэг одоо ингээд тэгээ үзэгчтэй одоо нөгөө нэг ингээд үзүүлэхээс одоо янз бүрийн ташаа мэдээлэлтэй байдаг штэ. Одоо би тэрийг зөв асууад байна уу одоо Монголд одоо янз бүрийн буруу ямар буруу ойлголт түгээмэл байдаг байна. Одоо ерөнхийдөө нөгөө манай шинжлэгч хортой гэж ямар ярьдаг. Тэгээ ингээд айгу хортой хавдар үсгдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр яг хоо өн чинь нөгөө нэг олон жил хөгцсөн одоо чинь манай салбар чинь ингээд 1873 оноос хойш ингээд 1873 оноос хойш дүр сурталчилгааны салбарын ингээд анхны юмнууд эхэлсэн байна. Тэгэхээр тэрнээс ахуулаад ерөнхийдөө хүнд аль болох хоргүй болоод одоо янжуулагч туяаны буюу рентген туяаны маш бага ачааллыг л өгчих гэсэн үг. Одоо жишээ нь бид нэр ингээд хүрээлэн буу орчноосоо ч гэсэн тэр цацрагуудыг авч идэг гэсэн үг байхгүй. Янжуулагч цацрагийг бид нэр гар утас тэгэл одоо дэлгэц хүрээлэн буу орчноос бүгднээс нь авч байгаа. Ялангуяа одоо жимснээс гэхэд бид нэр банан жимснээс янжуулагч цацрагийг авч лээдэг гэсэн. Тэгээ тэр нөгөө нэг яг ургаж авах. Тэр нь бол баг гэсэн үг байхгүй. Тун маш баг. Жишээ нь одоо хүний биед эрентген туяа нөлөөх миллисиверт гэдэг хэмжээгээр хэмждэг. Тэгэхэд бол ерөнхийдөө бол нормал нь бол 0.5 ч юм уу хүн өдөрт ингээ авч идэг гэсэн. Тэгэхдээ эрентген туяа гэдэг маань одоо чэйсний нэг байрлалын эрентген авахад 0.1 одоо 1 миллисивертийг одоо тэгэхээр одоо банан идэхээс банан бараг илүү хурдтай. Тэгэхээр би энэгээр зүгээр ингээ энгийнээр тайлбарлах юм бол 2 байрлалын эрентген зураг авахаар 0.2 болно шүү дээ. 0.2 гэдэг маань бид нэр 50000 банан идэг. Тэнцвэс. Эсвэл эндээс Улаанбаатараас Ховд руу ирж очихын нислэгээр бас тэр туяаг авч байгаа тийм. Банан хортой биш гэх. Банан хийж болно. Окей. Бити одоо хүмүүс банан идэх болж байна. Тэгэхээр нөгөө хүмүүсийг тэрийг айгу зөв ойлгох хэрэгтэй. Дээрээс нь нөгөө эрентген цацрагийн тэр янжуулагч туяаны ачааллыг бид нэр ер нь орчин үед ингээ ангаах ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор түрүүний хэлсэн химэл оюун ухаан гэдэг ч юм уу тэр үгээр бид нэр ингээ багасгадаг л гэсэн. Аль болох хүндээ баг чадлыг сайжирч байна. Надад нэг асуулт байгаа байхгүй юу? Дүүс онцлогоо гэсэн чинь эхо гинтхэн имрэ тэгээ CT компьютер томограф компьютер томограф за энэ гоё нэг гоё тайлбарлаад байна шүү дээ. Би нэг сайн бас ингээд дунд нэг ялцаад болохоо гэдэг байхгүй. Одоо чинь за миний одоо ингээд за өвдөөд наа тий. Би одоо өвдгөө яг юу өвдөд байгааг мэддэхээ гэвэл одоо юу нь таалах хэвээр гинтхэн үү юм. Окей. Тэгээ эхний ээлжинд бол одоо чинь өвдөж байгаа бол нарийн мэргэжлийн эмчд үзүүлэх. За эмчтэй үзүүлэх. За гэмтлийн эмчд үзүүлнэ шүү дээ. За окей. За таныг ямар шинжилгээ шавна? Хэрвээ тань хугарал, гэмтэл, ясны төрлийн өөрчлөлт хэрвээ буюу сэжиглэж байгаа бол танд магадгүй эхлээд бид нэр рентген хийнэ гэсэн. Рентген. Ясыг бол рентгенээр. Нэгт яагаад рентген хийж байгаа юм бэ гэхээр тэр бол одоо цаг хугацаа маш бага зарцуулсан тэр шинжилгээг хийхин тулд дээрэс нь үн өртгийн хувьд бол мэдээж бага байна гэсэн. Тэгээ мэдээлэл нь бол бид нэр тонд хугарал байна уу байхгүй юу гэдгийг бол бид нэр хэлээд өгөх боломжтой гэсэн. Гэтэл бид нэр дахиад эхо хийж болно тэр юм. Тэгэх юм бол бид нэр илүү зөөлөн эзэд нь шингэн урсан байна уу гэдэг ч юм уу эсвэл үе холбоосоо бид нэр бас эхогоороо харах боломжтой. Ингээд хэрвээ ясны талын том өөрчлөлт байх юм бол бид нэр CT хийнэ гэсэн. Яг байж CT. Компьютер томограф гэсэн. За. Тэгэхээр хэрвээ тэрийг хийх юм бол бид нэр ясныхаа өөрчлөлтүүдийг харна. Нөгөө 3D зураг мураг гэж гоё ясны юм зургнууд
гэж харж ирсэн бол таад байдэн шүү дээ. Тэрийг бид нэр компьютер томографийн тусламжтайгаар харж авч байна гэсэн. Одоо жишээ нь бид нэр ингээд спортын гэмтэл ч юм уу янз бүрийн ингээд гэмтэл байдаг шүү дээ. Одоо чагтаа холбоосон тасарсан байна, тий? Менискус нь урагдсан байна гэд. Хэрвээ тийм байх юм бол илүү хамгийн сайн мэдээлэлтэй MRI шинжилгээ гэсэн үг. Боёо соронзын резонанс томограф гэдэг. Бид нэр MRI гэж ярьсан нь илүү амарх гэж бодож байна. Тийм бол бид нэр яг тэнд одоо аль нь да ямар төрлийн одоо гэмтэл байна, урагдал байна, сэмрэл байна гэдгийг нь хэлчих боломжтой. Би зөв асуусан би бас яг MRI дож үзсэн л дээ сайн л да яг удаа. Ямар санагдсан нэрэ? Амар юм. Мөн мэдтэй нэг бооринг кемэд аваад ингээд соронзон байгаа болохоор тийм үзэж байгаа. Нэг хүүхд байх ч нэг том соронзон байхаар ингээд нэг доцор мохоо сонирн болдсон шүү дээ. Юу бод MRI дарангууд ингээд ямар ч юм төмөр байх сүм байлаа те бид нэгт. Одоо нөгөө түрүү хэлсэн шүү дээ шинжилгээнүүд ингээд манайх нэг зарим нь хортой хоргүй гэдэг юм хэлж шүү дээ. Тэгэхэд одоо та хэдэн ч удаа иход орж болно. Тэр нь ямар ч цацрагийн ачаал байхгүй. Хэдэн ч удаа MRI-д орж болно. Тэр ямар нэгэн цацрагийн ачаал байхгүй гэсэн. Та бол эрентген юм уу компьютер томографт орохдоо болгоомжтой ханднаа л гэсэн. Тэр нь одоо давтамж нь хэд байж болдгийг хэлдэг ч юм уу дунджаа. Бид нар бол одоо юу гэдгийг аль болохоор мэдээж шаардлагагүй шинжилгээ хийхийг хүсэхгүй. Хэрвээ яг шаардлагатай гэж үзэж байгаа бол тэр хүний авж байгаа тунчин бол янз бүр гэсэн. Одоо түрүүн компьютер дээр бид нэр чэйсний компьютер яг 0.1 гэж ярьж штэ. Тэгвэл компьютер хийх юм бол тэр бол одоо 1.6 гэсэн үг байхгүй. 1.6 гэсэн. Илүү их байна гэсэн. Тэр нь магадгүй танд хэвийнээр явах юм бол амьдралд өдөр тутмаас авах 6 сарын одоо эренхийн дооз чинь тань нэг удаа өгч гинэ гэсэн. Тэгэхээр 6 сарын зайтай ч юм уу ингэ байхаа. Болно гэсэн. Тэгээ одоо ер нь одоо эмч ингээд дүр соншлоо гэхэлэр эмч компьютертай ажиллаж байгаа тий одоо тоног төхөөрөмжтэй технологитой уялдаа тий тэгэхээр технологи нь эмчийн ажлыг оролж хийн гэж байхгүй тэрийг эмч одоо хариуг нь уншаад тавина гэсэн зүг үү. Одоо чинь манайхны дунд хэм үү хүмүүсийн дунд нийтлэг ойлголт байдаг нь хариу удаж чинь гэж ярьдаг. Би одоо нэг шинжилгээнд орсон чинь миний хариу одоо компьютер бичээд өгч юм шиг. Бичээд ингээд одоо шууд ингээд гаргаад ирэх юм шиг те нэг үл итемнээс авч байгаа юм шиг. Ер нь бол тийм байдлаар их хүмүүс ханддаг байна. Тэгэхээр би бол энэ дээр юу гэж хэлмээр санагдсан гэх юм бол одоо чинь бид нэр таны нэг зургийг унших гэж маш их одоо өөрийнхөө одоо хүч хөдөлмөрийг гаргаж байгаа өмнө нь сурсан мэдсэн тийм хүн гаргаж байгаа шүү дээ компьютер тэрийг харж байгаа дээрээс нь маш олон зургуудыг одоо харьцуулж харж байгаа гэсэн. Одоо чи нэг компьютер томографийн толгойн зураг байлаа гэж бодоход тэр бол 500 ширхгийн жижиг зураг байна гэсэн. Тэгээ тэрийг чи бүгдийг тэрийг ингээд нэг нэгээр нь одоо гүйлгдэг ч юм уу тэгж явна 500 ширхэг зураг. Тийм. Одоо жишээ нь бүгдэн одоо юу гэдгийг толгойн ямраа зураг гэхэд одоо жишээ нь 1100 орчим зураг гэдэг ч юм уу байна гэсэн. Тэгээ тэрийг бүгдийг гүйлгэж хараал за ингээд баа судлаад ингээд тэгээд одоо нэг өөрчлөлт байлаа гэж бодоход чинь тэн дээр чинь заав бидний шууд ингээд биеэрээ хараагүй барьж үзээгүй тэр чинь амталч ч үзэхгүй яг бид нар мэдэх боломжтой шүү дээ тийм. Тэгэхээр бид нэр тэрийг чинь харахын тулд одоо адил төстэй өвчин тэгээд түүний амьдралын түүх гэдэг юм уу эсвэл одоо өвчний түүх тийм хэрхэн одоо яас гэмтсэн байх уу гэдэг ч юм уу тэр юмнуудын судалж ийж бид нэр хариу гаргадаг. Тэгээд ер нь бол яг нөгөө нэг хэр одоо чанартай хариу гаргахын тулд одоо инженер бидний хувьд бол хугацаа их зарцуулж байна л гэсэн. Тэр чи тэгээд одоо хүний амь настай одоо та холбоотой юм чи тэрэн дээр амар яарад ах зүйл биш ах гэж бодож байна тийм хүлээц та. Тэгээ үнэхээр одоо жишээ нь манай интернет эмнэлгийн хувьд бол бид нэр ингээд системтэй ингэж явдаг гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь манай гэх юм бол бид нэр одоо зөвхөн эдрэлийн гэхээр толгой нуруу болчихжээ. За цэжний хөндий гэхээр зүрх уур шиг гэдэг ч юм уу тий. Хэвлийн хөндий гэхээр одоо ингээд илэг өөр болно. Тэгээ яс үе юм уч. Тэгээ ангиограф гэдэг ч юм олон эсгүүд дээр эмчнэр нь ингээд хуваагддаг гэсэн үг. Тэгэхээр тэр эмчнэр нь тэр талдаа илүү мэрэгсэн, тэр талдаа илүү зураг уншсан. Тиймэрхүү хүмүүс одоо ирж байна л гэж. Надаа нэг асуулт байна л да. За. Хөөе. Бас нэг эмч байгаа тэгэхээр бас газ тайлбар. Миний ингээд одоо шин энэ бол энэ залуучууд донд байдаг нийтлэл жоохон юм болох шүү дээ. Норооны нэг юм үе одоо биш болчин гэх юм энэ доотл нэг татаа так гэдэг жоохон эвгүй хөдөлгөөн читгээл тэгээд миний хөс тэгээд настай холбоотой эсвэл амьдралын юм аа болчингаа одоо үзүүлэх хэвээр онцлогоо хэлнэ гэхээр юу одоо жишээ нь юу л дээ ингээд биднэрт одоо надад ч гэсэн тийм зөөр байгаа байхгүй одоо ингээд өвдөж шүү дээ. Яа гэх юм бол миний хувьд чинь би өдөрт нэг хамгийн багтаа нэг 8-аас 10 цаг бол яг компьютераар сууж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нурууны өвдөлт байна тий. Тэгээ хөл тааж өвдөн тий стрим хийн тий. Тэгээд
тэр чинь ингээд өвдөлт байгаа байхгүй. Тэгэхээр тэр өвдөлтийг бид нэр ихлэ мэдрэлийн эмч ч юм уу үзүүлнэ. Ерөнхийдөө яад ингээд тэгэхээр удаан суухаар булчин чангарч байгаа гэсэн үг. Энэ булчингийн чангарлууд байна. Тэгээд эн чинь хүний нуруучин нөгөө анатомийн хувьд хүний чинь босоо авч явахын тулд даралтыг хуваахын тулд юм нэг газар нь гүдгэр нэг газар нь хотгор ч юм уу тийм байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө булчин чангараад ирэхээр чинь тэр хэсгээ татна. Тэгээд нөгөө нэг бидний ярьдаг нөгөө суулт өгж байгаа, жир хөвчин суулт өгж байгаа ч юм уу тийм юм бас. Одоо эндээс яаж урсаж шийдгээл. За одоо бүр дургуй дээ. Тэгээ одоо манайхаас бас мэдрэлийн эмчнэр бас юуны гинтлийн эмчнэр байна тийм. Тэрээс сайн тухайд асууж болох юм байна. Очиж үзүүлэх юм байна тийм зэмэд байх юм байна. Яалтал байх юм байна. Энд ихтэй айгүй удаан үйлчилж байгаа байхгүй юу? Жишээ нь би сүүлийн нэг эхний одоо нэг юм чичт байгаа шүү дээ. Чичт гэдэг ахлаа юм жижиг юм байсан юм. Хоп гэл тэгээ юу вэ гээл тэгээ. Тэгээ баг багаар гэл гэмээр болоод байгаа байхгүй. Тэр нөгөө бидний хувьд чинь нөгөө нэг одоо юу гэдэг таамгаар юмыг шууд яаж эмчилж оншилж юу болохгүй. Хамгийн гол нь яг нотлогоон суурилсан, шилдэг ухаанд суурилсан эмчилгээ онцлогоо хийхэд бол хамгийн чухал байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо чинь хүмүүсийн дунд бас нэг юм ойлголт байдаг нь ингээд намайг одоо заавал имра хийж үзэх юм уу гэдэг чинь. Намайг заавал би зүгээр байх. Надаас заавал одоо ийм олон цусны шинжилгээ авах шаардлагатай юм уу гэдэг чинь. Тэгэхээр тэр маань юу гэж байгаа ингээд тэгэхээр танд одоо эмчид хэр олон мэдээлэл байж ич таны онш таны одоо эмчилгээ илүү үр дүнтэй байна л гэсэн санаа байхгүй. Тэгэхээр чинь ийм байж боддог учраас таныг MRI хэлгээд дээр таныг юу хэлгээд дээр гэдэг явуулаад байгаа. Тийм бол аймаа нарийн зураг гарч байгаа гэсэн. Одоо тэгээд энэ MRI одоо дүүс онцлогооны тоног төхөөрөмж бол байнга шинжлэгдэж байгаа гэсэн чинь. Тэгээд шинжлэх болгонд нь та хэд одоо ингээд сургалтанд явуул, сургалт одоо ингээд байнга хийгдэж ингээд сурж явдаг гэсэн үг. Тий, одоо манай эмнэлгийн хувьд чинь гэх юм бол манай дүрс онцлогооны зөвхөн тасаг чинь манай эмнэлэгч олон салбар байгаа учраас тэр болгон дээр бас дүрс онцлогооны эмчнэр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ одоо чинь манай анх удаага Сөдөө орон нутагт манай эмнэлэг салбараа нээсэн байна. Цогццын дарханд бас байна шүү дээ. Тэгээ ялангуяа дарханд бид нэр бол дүрс онцлогооны одоо энэ өндөр өртөгтэй болоод эн чинь MRI гэдэг аппарат ч өөрөө маш үнэтэй. Тэгээд хөдөө орон нут маш их тийм арчилгаа гэх юм. Тоног төхөөрөмжийн хувьд бас хэд их үү? 4-5 тэрбум орчим байдаг гэсэн. Тэгээ манайх нөгөө технологи дагаж явдаг. MRI аппарат 5 тийм баг тэр чи тэгээд энэ гомор. Тэгээд MRI таахаж байгаа өмнө төлбөр өндөр байгаад тэглгүй холбоотой юм байна тэгэхээр тий. Бараг одоо жишээ нэг MRI таахаж нэг ойролцоогоо нэг 250-аас 600 зүгээр янз бүр байдаг шүү дээ. Яг би өөрөө олж үзсэн. Тэр чинь яг үгүй байнга ороод идэг юм биш. Нэг тэгээд хоёр тэр чинь нөгөө нэг орж ээж нарийн юм харагдаж байгаа ш. Тэрнээс тэгээд өмнө ингээд ийм төхөөрөл байхгүй хаад эмчнэр бүр ингээд зөвл таамаглаад байсан баг тийм бас бидний одоо багш нар гэх юм уу те биднэрт одоо дээд үеийн одоо энэ хүртэл ангаах ухааны салбарыг үрж авч ирсэн хүмүүс бол агуу штэ. Одоо жишээ нь зөвхөн тэр хүмүүст бол бас баяр үргээ манай Ахмад одоо эрүүл мэндийн салбарын ажил үзэж байгаа та бүхэн бас сайхан шинэлээрэ гэж хэлээ. Одоо ингээд чагнуур бол ингээд бид нэр ингээд өдөр тутамдаа эмчнэр ашигладаг байлаа шүү дээ тий. Тэнгууд чи одоо тэр чинь ингээд баг багаар ингээд арай өөр болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь эхо эрентгийн гэдэг чинь бол яг л чагнууртай адилхан ингээд бүхэл хүмүүсийг бас үздэг бүх мэрэгжлийн эмчнэр тэрийг бас хэрэгэлдэг тийм чадвартай бас болж байна. Тэгэхээр нөгөө тоног төхөөрөмжийн хөгжил чинь ингээд явж байгаагийн хэрээр эмчнэр ч хөгжиж байна. Тэгэхээр нэг онцлогоо сайжирч байна л гэж байна. бас над нэг одоо хуваас асуугаадаас нэг кино мэнэ үзчихсэн. Таны одоо та хэд одоо салбарын түүхэн тийм нэг сонирхолтой юмнууд бол би кинонд харж байсан нэг хүн дэр ингээ яасан чи дотор нь ингээ юм залгцсан. Би зүгээр юу тийм яаж болдго юм болов уу? Энд чи нууцлах гэсэн үү? Зүгээр би зүгээр яг хөгжилтэй гэх юм уу те. Тиймэрхүү юмнууд байна л та нэг. Нэг удаа ингээ толгойн ямрын зураг уншижсэн чинь нэгээд ухархан хан хугарсан байна. Яг тэр гимтэл ухархан одоо нүдний дотор хаана гэсэн. Тэгээ манайхан чи юу айгүй хугарна штэ. Тэгээ дандаа баруун гараар тэгэл зүүн хугарна. Гэсэн чинь тэр арай өөр хугарал байгаад ингээ хоёр хан маань хугарцсан. Тэгээ би өндөрөө нуцаар яриад асуусан. Яг 12 сар тахгүй. Та ингээ яагаад ямар төрлийн гимтэл авбаа гэдгсэн чинь 37 арзмэрийн өсгийтэй гутлаар дэвссэн байгаа юм чинь. Ямар амар Йоо ямар амар юм. Сайн мартаа. Заримдаа чи энэ бүсгүүчүүдийн хүүтэн зэвсэг бас өмсөж явдаг юм шүү дээ. Тэгээд бас айгүй бас сонирхолтой юм бас ингээд шагааны амир гимтэл ингээд байгаад булгарцсан. Тэгээд би бас тэрийг одоо хүмүүс ингээд гимтснээ мэддгөө явж байгаа. Яг мэдчихэл байгаа юм чинь үс дэвсэн. Шагааны бас ингээд амир гимтэл байгаа юм чинь ингээд бүр ингээд булгарцсан. Тэгээд та залгаал та тамирчин үү те та яагаад ингээд гимтсэн бэ гэсэн чинь тэр бүсгүй маань бас бүжгэлж байгаа
Гэтэ юм бас амар юм Морь болсон шагаад. Би болохоор нөгөө кинон дэр нөгөө нэг ингээд ёо гэрэл вариант зэрэг сонь залгицсан гарч ирдэг гэд тийм харж ирсэн байхгүй. Тийм. Шагаан морь буутсан байгаа мó те. Яа. Тэгэхээр ер нь бол нөгөө бид нар чинь манай салбарын бас нэг төр сонирхлын салбарын онцлог чинь нөгөө ийм бүхэл одоо салбарын эмч нартай ажилладаг гэсэн үг байхгүй. Хамтран ажилладаг. Тийм одоо бүхэл одоо манай эмнэлэг дээр одоо үзүүлж байгаа бүхэл хүүхэд эмэгтэйчүүд одоо юу гэдэг тийм гэмтэл тэгэл бүхэл юмнууд гарч байгаа. Тэгэхээр яг хуу маш олон асуудалтай юу кейсүүд байна. Заримдаа бас тийм өөрөө хүртэл зургийг уншиж байхдаа хүртэл харамсах ч юм уу тийм. Та одоо ингээд амар их нөгөө нэг одоо ингээд хүнд өвдчихсөн. Ер нь байнга нөгөө хүний одоо өвчин зовлонтой харьцаж байгаа шүү дээ. Одоо ингээд эмч хүн яаж одоо ингэж таны хувьд те одоо яаж ингээд ийм юмнаас хол байгаа тархиа амраагаа те ингээд одоо юу гэдэг готорох шантарахгүй явдаггүй яаж өөрөө таашаа хобби юу яг зүг байхгүй яг хобби гэдэг чинь айгуу чухал байхгүй яг ийм юмнаас одоо чинь бид нэр ингээд яг ажил дээр байж байгаа л тэгээд гэртээ очиод ч юм уу тэрийг хийгээд байдаг бол хэцүү шүү дээ яг бүр навт болно те тэгэхээр ер нь хобби чухал. Тэгээ би бол бас яг компьютер тоглоом бас хобби таа. Тэгтээ жоохон Counter Strike тал руугаа бас илүү үзэж юм. Тэгээд бас одоо пянц цуглуулдаг, пянц сонсдог. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд нөгөө тэрийг хүн чинь ингээд одоо нэг пянц ч юм. Би чинь ингээд Солонгос сурж байхдаа бүтэн 7 хоног ингээд нэг пянц хайж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд ерөөсөө өөр ямар ч одоо гэдгийг орчны юмыг ерөөсөө яахгүйгээр ерөөсөө л ингээд хайгаал. Тэгээд тэрийг аваад баярлаа. Тэр нөгөө хүүхэд насны л одоо дурсамжтай холбоотой All-in гэх кино гэдэг 3 мардаа тэгээд за ямар би мэдэхгүй юм байна. Тэр чинь орчуулалтаа тийм нөө бороо орчуулсан л шүү дээ. Бүгдийг ингээд 3 марлаад мод амьдралын эдрийн мэдрэг. Тэр киноны саундтректай одоо пянзыг бас нэлээд удаан хайж тэгж олсон. Тэр нэлээд хуучны пянз гэсэн үг юм байна л да. Тэг яг нөгөө дуучин Пакинхо гэдэг дуучин дуулсан. Тэгээд тэр дуучин маань өөрөө нас орсон учраас тэр үед хийвэрлжсэн пянснууд нь бас байхгүй. Таны пянзыг цуглуулаг юу нэхэр том бэ? Өө жижиг. Гэхдээ ер нь бол ер нь бол сонсон тий. Энэ жоо дуртай хөгжмөө одоо ингээд дуртай хөгжмөө яаж байгаа юу эсвэл зүгээр яг нөгөө нэг юм миний одоо коллекц байх ёстой гэд сонсохгүй ч гэсэн ингээд татгалахсан чухал. Тий би ерөнхийдөө киноны саундтрекуудыг сонсож одоо Жангом их байгаа юу? Жангом. Эхний их байхгүй юу? Таны тэгээд цуглуулгад одоо хамгийн дуртай пянз нь юу вэ? Пянз бол надад одоо жишээ нь юуны Загламаас хэсэг киноны саундтрекуудыг одоо Итали хэл дээр болоод англи хэл дээр гэх юм уу. Тэгээ анх хэвлэж ирсэн 1975 84 оны Прист одоо тийм. Ямар сонирхолтой амар гой хобби энэ те яг ингээд хөгжим чинь бас хүнийг амар гой тайвшруулдаг шүү дээ те. Бид нар чи одоо нөгөө өдөржингөө ингээд зураг унш сууж байхдаа бас одоо юу гэдгийг нөгөө орчноос жоохон тусгаарлагдах анхаарлаа төвлөрүүлэх гэдэг ч юм уу тийм байдлаар бас хэцүү байхаа те байнга одоо. Айгүй ер нь ажил та дуртай хүн бол нэг ч өдөр ажилладаг гэдэг дуртай тасцсан л байх мэдээж тийм тэр нь бас. За окей хэлтийн сайтаа үзэгчдээс бүгд хэлтийн шоу маань үргэлжлүүлж үзэж байгаа. Тэгээд хэсэг хугацаа зарцуулаад эвлээд галтгоонд уулзцаа. Тэгээд танд ирсэнд баярлалаа. Өнөөдөр цаг зав гаргаж. За баярлалаа. Тэгээд одоо намайг үйлдвэрлэлтэд оролцсонд баярлалаа. Тэгээд хэсэг хугацаанд та хоёртой ярилцахад айгу сайхан байлаа. Тэгээд сашинаас дуусаагүй байх шиг байна. Тэгээд сайхан шилжээгээрээ. Золгоо сайхан шилжээрэй. Баярлалаа.